барьцаалсан мөнгөө тараачихсан. За ингээд энэний дараагийн орд газар одоо юу вэ гэд арай л нэг орд газараа зарчих чадлаггүй энэ удаа бол Монгол банкнаас зээл авч 21 мянган төгрөгөөр тараасан байгаа. За тэгсэн чинь нөгөө 5 толгойл одоо авч ирэхээр бид нар энэ мөнгийг тарааж байгаа 5 толгойн хувьцааг иргэн болгоод эзэмшин хамтарсан засгийн газрын хийсэн хамгийн том зүйл бол 5 толгой оюу толгойг эргэлтэнд оруулсан явдлаа гэж нэрлэдэг. За гэтэл өнөөдөр нөгөө төрийн өмчөд Эрдэнэс 5 толгой компани нь экспортын үйл ажиллагаагаа зогсооцсон. Ер нь зогсооцсон байдалтай байна. За үүнийгээ бол одоо шинээр компаниудаа гэрээ байгуулах гэж тайлбарлаж байгаа ч гэсэн. За энэ бол нүүрс тээвэрлэгч гэрээ хийсэн компаниудаа мөнгийг нь одоо төлж дийлэхгүй болсоо зогссон гэж зарим их сурвалжууд мэдээлж байгаа. Эрдэнэс 5 толгой компаниг гүйцэтгэх захирал Бацаахны яагаад үйл ажиллагаагаа зогсоосон талаарх мэдээлэл одоо хүргэе. Спорт үндэсэндээ зогссон байна. Яагаад зогссон бэ гэвэл Energy Resource компанитай гашуун сухарт хүртэл замын батсан байж хотуучлалтай зам байж тэрүүгээр гэрээ байгуулад явуулахаар бид нэр төлөвлөлөө ажиллаж байгаа. Дахиад тээврийн компаниудаа бол тендер зарлаад шалгарсан компаниудаа энэ замаар явуулнаа гэдэг гэрээ байгуулад үндсэндээ бол 4 сарын дундаас эхлээд хатуучлалтай автозамаараа явж эхэлнэ. Дараагийн асуулт бол автозамааг параллельны манай тавихыг бол засгаас үүрэг болгоцсон байгаа. Техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулаад ерөнхийдөө дуусж байна. Энэ авараас бол автозамын ажлыг эхлүүлэхээр эрчимтэй орж байгаа юм. За энэ хүү төрийн өмчт гэж байгаа Эрдэнэс 5 толгой компани бол өнгөрсөн жилийн туршид шорон замаар нүүрс тээвсэн байгаа. За шорон замаар нүүрс тээснээс болж байгаль орчинд бол нөхөж баршгүй хохирол учирдгийг бид газар дээр нь очиж сурвалжилсан байсан. За хамгийн гол нь за энэ компани одоо Energy Resource-ийн барьсан замаар явах тухай ярьж байна. За гэтэл тэр Energy Resource одоо хувийн мөнгөөрөө тэр замыг барьсан учраас явсан нэг том тэрэгнээс 500 мянган төгрөг нэг удаагийн ирээсэнд авахар одоо заасан байдаг. Тэгвэл өнөөдөр шорон замаар нүүрс тээгээд за өнөөдөр тэр гэрээлэгч компаниудынхаа мөнгийг төлж дийлэхгүй байгаа Эрдэнэс 5 толгой компани 500 мянган төгрөг нэг машиндаа өгөөд үнэхээр нүүрсээ тээх үгүй юу гэдэг бас л туйлын эргэлзээтэй асуудал болчиход байгаа юм аа. За ийм учраас өнөөдөр энэ 21 мянгаар тараасан энэ их мөнгө нэг аймагт бол жилдээ 35 тэрбум төгрөг орсон улсын хэмжээнд 1.7 их 80 төгрөгийг үүнд зарцуулсан гэж улсын хурлын дарга тайлбарлаж илээ. За тэгвэл энэ их мөнгө өнөөдөр тэгээд юу болсон юм бэ? Бэлнээр одоо жижиглэн тараах ямар ч үр дүнд хүрдэггүй гэдгийг энэ удаагийн энэ үйл явдал одоо харууллаа. Тэгэхээр үнэхээр тэр шаардлагатай байгаа хүмүүстэй нийгмийн халамжийг зориулна гэхээс нийтээр хатгаарсан энэ халамж бол улс үндэстнийг мөхөх ард иргэдийг нь одоо ямар ч амьдралын тэмцэлгүй болгохын хорт бодлого юм шүү гэдгийг 21 мянган төгрөгөөр өнгөрсөн 4 жилийн хугацаанд үнэхээр ингэж хэсэгчилж жижиглж нэг үртэс байдлаар ард түмэндээ өгөлгүй яг нэг төр бариад юм хийсэн бол өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын утаа тийм ээ энэ бохирдол тэгээд тэр хөдөө орон нутгийн одоо тэр юу гэдэг тэр сумын төвийн цэцэрлэг имлэг сургууль гэдэг үнэндээ л зураг шимширмээр тийм зүйлүүд би тэр бүхнийг бол одоо бүрэн одоо иж бүрнээр нь өөрчилж цоошин Монгол улсыг одоо цогцлон бий болгох ийм их хөрөнгийг одоо ингээд байхгүй болгосон юм 4 жил одоо өнгөрлөө. Тэгээд одоо тун утахгүй сонгуул болно. Тэгээд энэ үеэр одоо яг энэ байдлыг бол маш сайн дүгнж байж ард түмэн бол одоо сонголтоо хийх хэрэгтэй гэдэг юм зүйлийг бас хэлмээр байна. За тэгэхээр үнэхээр энэ байгалийн баялаг ард түмнээс орж ирсэн мөнгийг байгалийн баялаг орд газруудаас орж ирсэн мөнгийг төр засаг маань ингэж ямар ч төлөвлөлтгүйгээр ямар ч тооцоогүйгээр үр ашиггүйгээр зарцуулсан гашуун сургамж байна. За түүнээс эмгэнэлтэй нэг зүйл нь өнөөдөр энэ мөнгө босгох нэрийн дор газар нутаг маань тэр дундаа энэ орд газрууд маань гадныхны мэдээлэл айл эрт орж өнөөдөр дэлхийн нийтийн одоо хөрөнгийн биржүүдээр Монголын газар нутаг бол хар захын 8-нд шилжиж өнөөдөр лиценз нэртэй цаасаар зарагдаж байна. Бид өнөөдөр одоо эх орноо хамгаалж байна, дарахын хилээ манж байна гэж цэрэг зогсоогоод байх шаардлага өрн байна уугүй юу? Тэртээ тэргүй манай газар нутаг орд газруудыг айл эрт гадныхаа аваад худалдаж аваад одоо бүр сүүлдээ бие биендээ одоо арилжаа 8-ны хэрэгсэл болгон худалдаж байна. За өнгөрсөн 7 хоногт тэгээд оюу толгой компани охин компани болох Southscope Sense хэмээх Өмнө Говь аймгийн 3 тис суманд нүүрс олборлдог энэ компани хувьцаагаа Хятадын Chalco компани зарсан мэдээлэл байгаа. За анализ тоом хөтөлбөрт манай зах зээл судлаач гам зам оролцож байна. Тэгэхээр энэ Southscope Sense компани хувьцаа яагаад одоо хятадуудад зарагдах болж байгаа? Одоо бид нар чинь нөгөө хятадууд ороод ирнэ одоо хятадаас газар нутгаа хамгаалах хэрэгтэй гэж нөгөө яриад байдаг. Гэтэл өнөөдөр нөгөө айл эрт нөгөө олон улсын хөрөнгөний биржүүдээр дамжуулаад өнөөдөр Монголын баялаг бол хүссэн ч хүсээгүй ч хятадуудын мэдээлэлд очиж байна. За энэ мэдээллийг тэгэхээр
Ер нь бол монголчууд болохоор одоо энэ сүүлийн 2 л орд их тойрж ярьдаг болчих л да. 5-7 оюутлогын асуудал ярьдаг. Тэрнээс гадна маш их ордууд байж байгаа. Тэгээд ер нь бол 2008 оноос хойш Монголын нийт 26 компани бол гадны хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгож үйл ажиллагаа явуулж байна л да. Тэгээ энэ компаниудын бол ихэнх хувь нь бол гадаадын эзэмшилт байдаг. Гэхдээ Монголын нэрээр нэрсэн Монгол үйл ажиллагаа бол тэм кодор бол ерөнхийдөө бол гарч байна л да. Үүний нэг болохоор ерөнхийдөө энэ Савтхой энэ компани байна л да. Тэгэхээр эднийг болохоор анх 2005 онд бол Аюухан Манзын охин компаниар байгуулагдаад 2005 онд бол олон овоотод юм хайгуулын ажил эхэлж ирсэн. Тэгээ 2007 оны 9 сард бол ерөөдөө нөөц соёлын хайгуулын ашиглалтын лицензийг бол авсан. Тэгээ 2008 оны 9 сараас эхэлж одоо анх нүүрсээ экспортлж эхэлжсэн юм түүхтэй. Тэгээ 2007 онд бол хайгуулын ажлынхаар одоо энэ анхны тооцоолоор энд 168 сая тонн нүүрс одоо байна гэдэг судалгаа гаргасан. Тэгээд энийг болохоор Юта мужийн Salt-Lake хотын Нойрст гэдэг нэг корпорац бол хөндлөнгийн шинжилгээгээр бол энд бол Баттай болон боломжит одоо хоёр нөөц байна гэдэг нь бол гаргаж ирсэн. За тэгээ Баттай нөөц нь бол нийтдээ 114.1 сая тонн бол байна. Үлдсэн 8% нь болохоор боломжит нөөцт байна гэдэг ийм судалгааг бол гаргасан байна. Тэгэхээр олон овоотын толгойн нүүрсд бол 3 төрлийн нүүрс байна. Нэг нь бол кокс нүүрс. Одоо нөө төмөр хайлуулдаг гэж яриад байгаа тийм хамгийн чухал нүүрс. Дараа нь болохоор тооцруулан үйлдвэрлэх технологийн буюу дээд чанарын дулааны нүүрс. 3 дахь нь болохоор энгийн дулааны нүүрс гэсэн. Ийм 3 төрлийн нүүрс байна. Тэгэхээр ерөнхийдөө Савтхой бол өмнө говийн тэс сумд бол байрлаж байгаа. Тэгээ олон овоот нь болохоор тэгэхээр энд бол хамгийн сүүлийн ажлаар бол энэ судалгааны дүнгээр бол 300 одоо 2 сая тонн нүүрс одоо байна гэдэг судалгаа бол гаргаж ирсэн. За үүн дээр үндэслээд болохоор 2012 10 онд болохоор одоо Хонконгийн хөрөнгийн бирж дээр бол IPO хийж одоо хувьцааны мөнгө босгочихсон юм. Аюухан Манз. Тэгээ тэр үед болохоор 465 сая долларыг бол босгож ирсэн. Энэ нь болохоор Хонконг доллар болохоор 3.6 тэрбум одоо Хонконг долларыг бол босгосон гэдэг мэдээлэл өгч байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ Савтхойгийн хувьцааны одоо 57.6% нь болохоор энэ Аюухан Манз бол эзэмшдэг. Энэ 57.6% гэдэг нь бол 105 сая шиг хувьцаанд бол оногдож байгаа. Тэгэхээр энэ компани маань энэ нэгд өдөр сая нэг томоохон мэдээлэл хийлээ л дээ. Энэ нь болохоор Хятадын Chalco гэдэг одоо төрийн өмчт компанитай одоо энэ юугаа хувьцаагаа зарах юм гэрэг бол хийсэн. Тэгээ энэ бол хамтран ажиллах гэрэг гэж бол байгуулж байна л да. Өнөөс холбоотойгоор хувьцаа л өссөн. Ийм зурдууд бол харагдсан л да. Тэгэхээр Фридланд энэгээ хэлэхдээ бол би бол ерөнхийдөө Савтхойг л зарах эзэгтэй үеийг бол хүлээж исэн. Ашгүй тэр үеийг маань бол гарлаа гэдэг бол мэдээллийг бол дэлхийн нийтэд бол зарлж исэн. Тэгэхээр энэ хувьцаагаа болохоор энэ Chalco болохоор 889 сая $8 бол зарсан. Тэгэхээр анх мөнгө босгож исэн 465 сая доллароос бол давсан юм мөнгөөр бол өөрийнхөө эзэмшлийн хувьцааг зархаар юм гэрээ байгууллаа л да. Тэгэхээр энэ Chalco маань өөр болохоор бол хөнгөн цагаан үйлдвэрлэгч бол юм компани байгаа. Тэгээ энэ гэрээний нөхцөл дээр юу заасан бэ гэхээр за ерөнхийдөө бол 2 жилийн хугацаанд Chalco-гоор дамжуулж нүүрсийг Хятадд зарна. Тэ ингэж зарснараа дээрэс нь дид бүтц хөгжүүлэх асуудал одоо эрчим хүч байрах, эрчим хүчнтэй болгох, за зам барих иймэрхүү асуудлыг бол энэ Chalco хийнэ гэдэг ийм хамтарсан гэрээг бол байгуулсан. Тэр энэ дээр болохоор тухайн нэгд өдөр бол ханшуул $51 Хонконг $1 байсан. Харин энийг болохоор тухайн өдрийн ханшаас одоо 29 дахин өндөр үнээр одоо зарах гэрээ буюу Америк доллар бол $8.48 зарна гэсэн юмсан. За энэ графикнаас харахад бол яг энэ гэрээ байгууллаа гэдэг юунаас болж ханшуул огцон өсөлтөг бол өгсөн л дөө. Тэгээ тэр харж ин л $61 бол очсон. Тэр ерөнхийдөө шинжээчд үзэж байгаагаар энэ цаашдаа ч үсэх магадaltaй гэж үзэж байна. Яагаад тэгэхээр Chalco-гийн гол зорилго бол энэ Савтхойгийн хувьцааны одоо ерөнхийдөө 60% бол худалдаа авах сонирхол бол байна л да. Хэрв 60% авчих юм бол энэ хяналтын багцыг эзэмсэнгээд ерөнхийдөө бусад жижиг хувьцаачд бол хувьцааг нь худалдаа авах юм саналуудыг тавьж өгснөөс үүдэн хөрөнгөний зах зээл Хонконгийн хөрөнгөний зах зээл дээр бол ерөнхийдөө хувьцаа нь бол ахаад ч үсэх магадлалыг бол энд бол өгч байна л да. Тэгэхээр яг энэ мөнгөөр Аюухан Манз яг юу хийх гэж байгаа гэдэг асуулт байна л. Тэгэхээр Аюухан Манзын гол орд болохоор оюутлогоо гэж ярьж байна. Тэр оюутлогын төсөл бол одоо явж байгаа араахан дуусаагүй. Тэр Фридланд хэлэхдээ бол бид нэр энэ мөнгөөр бол оюутлогын төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэхэд бол энэ ашиглана гэдэг юм мэдээллийг бол хийсэн байна. За тэгэхээр өнөөдөр бид нар газар нутагтаа одоо би энэ өөрөөр хэлбэл энэ 3 хэсэгэн бол өнөөдөр энэ гадны одоо Хятадын компани мэдлэлтэй энэ газар зорж авчирсан гэдгийг хараахан мэдээгүй л явж байгаа. Гэтэл өнөөдөр 20 гаруй орд Монголын 20 гаруй дэлхийн хөрөнгөний бэлд одоо ээлж дараалан зарагдаж за гадныхны мэдлэлд очиод байна. За энэ нэр үнэхээр Монгол улс өнөөдөр
хүчтэй бол ашиг малтан хуулийн дээр бас гэж харж за энийг бодлогын түвшинд шийдэхгүй бол Монгол улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдал үнэхээр алдагдахад хүрээд байгаа явдал харагдав. Өнгөрсөн 7 хоногт бас өөр дэлхийн эдийн засагт болсон үйл явдлуудаас онцлог мэдээлэл нь байгаа л. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол дэлхийн эдийн засагт нэлээд савлаатай, нэлээд хөлөө ихтэй 7 хоног байлаа гэж үзлээ л дээ. 7 хоногт болохоор үүний тооцоол бараа тавар болон ер нь бол доллар бол маш их чангарч бараа таврууд бол унсан ийм үзүүлэлт бол болсон байна. Тэгэхээр энэ уналт бол ерөнхийдөө 2 өдөр өсөл хийсэн л. 2 өдөр болохоор буюу мигмар гарагт холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлого болцдог болно гэсэн яриа байсан. Үүнтэй холбоотойгоор ерөөдөө хүлээлт агиух гэсэн хөрөнгө оруулагчдын хүлээлт. Хүлээлт ерөнхийдөө энэ уулзалтаас гарах шийдвэр бол шийдвэрээс хамаарч энэ зах зээл дээр бол доллар чангарч алт бол одоо 1670-аас одоо 1700 1620 хүртэл болсон ийм томоохон уналтыг бол өгсөн л доо. Тэгэхээр энэ дээр юу гэж үздсэн бэ гэхээр шинжлэж дүүсээ холбооны нөөцийн сангийн уулзалтаас бол ерөнхийдөө одоо эдийн засгийн дэмжих арга хэмжээ гаргаж одоо мөнгө одоо засгийн зэрэг бонд худалдаа авах юм үйл ажиллагааг бол явуулахгүй баха гэдэг тийм таамаглаас үүдэж энэ зах зээл унж гэсэн л да. Тэгээ ерөнхийдөө бол эдийн засгийн таагүй юм хямрцсан үед бол хамгийн найдвар хөрөнгө оруулалт алт үйж идэг. Мөн алт бол сул мөнгөний бодлого болон холбооны нөөцийн сангийн эдийн засгаа дэмжих бодлогын үүснээс болж ингэж алт өсдөг юмшлал болж ирсэн. Тэгэхээр нэгдсэн улсын эдийн засгийн өсч байгаас ерөнхийдөө арилжаалагчд бол холбооны нөөцийн сангаас бол мөнгө гарахгүй. Тийм учраас ерөнхийдөө Америк эдийн засаг өснө гэдэг тийм хүлээлтийг ер нь бол ихээр тавиад байна л та. Үүнтэй холбоотойгоор Стенли Морганы шинж бол ерөнхийдөө холбооны нөөцийн сан одоо эдийн засгийн дэмжих хөрөнгө оруулалтыг 3.2 гэж бол надад дэвшүүлсэн байснаа бууруулж 3.1